олон зууны тэртегээс түүх улс соёлын нарийн харилцаа холбоотой оршин ирсэн Монгол Турк улс. Манай улс гадаад улсын үзэл баримталдаа 6 улс холбоог 3 дахь хөрш хэмээн заасныг нь Турк. Аз Европ ТV-ийн засагт орших Турк улс дэлхийн томоохон 20 эдийн засгийн нэг бүс нутаг олон улсад байр суурь нөлөө нь улам бэхжин тэлж байгаа ороо. Манай 3 дахь хөрш гэдэг маань өндөр хөгжсөн ардчилсан улсуудтай түншлэлийн салбарыг бүх салбарт хөгжүүлнэ гэж. Тэгэхээр хоёр орны хооронд өнөөдрийн харилцаа бол иж бүрэн түншлийн түвшинд байж байгаа. Турк гэдэг бол энэ Евразийн одоо хамгийн баруун хязгаарт байгаа Монголын хамгийн дотн ах トゥ ийм түнш улсаа гэж ингэж үздэг. За үзэгчдээ бид мэдээллийг бүгд найрамдах Турк улсаас шууд дамжуулж хүргэж байна. Тэгэхээр Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцүү бүгд найрамдах Турк улсын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган урилгаар Турк улсад төрийн айлчлал хийж байна. За төрийн айлчлалын хүрээнд албан ёсны угтах ёслол яг одоо болж байна. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцүүх хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн хүрээнд төрийн тэргүүний төвшөнд 21 жилийн дараа айлчлалаа. Төрийн айлчлалын хүрээнд ерөнхийлөгч хүрэлцүүх Эрдоган нар албан ёсны хэлэлцээ хийж харилцааг бүхий салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотоллоо. Харилцан ашигтай хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, харилцааны бэлэг тэмдэг болох үеч төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, байгаль орчин, эрүүл мэнд, соёл боловсрол, спорт, аялал жуулчлал, зам тээвэр, онцгой байдал, гамшигаас хамгаалах салбарт идэвхтэй хамтран ажиллана. Бидний хувьд хоёр хөрштэй харилцааг тэнцвэржүүлэх гол улсууд бол 3 дахь хөршийн улсууд. Бидний нэг гол галцуул далаад галцгүй улсуудын хувьд бол агаарын тээвэр маш чухал гэдэг. Тэгэхээр нөгөө Стамбул гэдэг өөрөө энэ хаб, Турк гэдэг энэ улс бол бидний Европ руу гарах тийм агаарын тээврийн нэг том галцуу болсон байгаа. Тэгэхээр бид нар Турктэй энэ харилцаагаа маш сайн өндөр түвшинд хадгалж байж гэмээр бидний бусад салбарын хүмүүнлэгийн гадагшаа явах, магадгүй Туркэд дамжиж бас Европ руу гарах тэр харилцааны бас нэг тийм сайхан тавцан болоод ирж байгаа гэсэн үг. Төрийн тэргүүнээр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, хүнсний хомсдол зэрэг дэлхийд дахин тулгарч буй сорил бэрхшээлийг даван туулахад хувь нэмрээ оруулж, үр дүнтэй хамтран ажиллахаар ярилцлаа. Монгол нэгдсэн үндэсний байгууллага, олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх болон бүс нутаг, олон улсын зарим асуудлаар саналаа солилцлоо. За бид нар суур баримт төчгүүдээ мэдээж байгуулсан байсан. 55 жилийн хугацаанд бид нар далаад харилцаа тогтоох явцтай харилцаагаа үргэлж хөгжүүлсэн. Тэр дундаа өнөөдөр бол хамгийн оргил үедээ хамгийн өндөр түвшиндээ хүрлээ. За энэс цаашаа бид нар эрх зүйн орчноо бүрдүүлчлээ. Одоо манай хоёр улсын хооронд одоо харилцаа ашигтай худалдаа эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх ийм өргөн боломж өв таалга эрх зүйн орчин бол бүрдсэн байна гэж дүгнэх ёстой. Бодит энэ хамтын ажиллагаа яг амьдрал дээр хэрэгжүүлэх тал дээр нь засгийн газар маш хурдтай ажиллах ёстой. Тэгэхээр бид нар засгийн газрын хоорондын комисс удахгүй хуралдана. Төрийн айлчлалын үеэр хоёр улсын ерөнхийлөгч Монгол улс бүгд найрамдах Турк улс хооронд стратегийн түншлэл тогтоосон тухай хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа. 2004 онд тогтоосон иж бүрэн түншлэлийн харилцааг шат ахиулж, стратегийн түншлэлд хүргэсний зарлан тунхагласнаар манай улсын 9 дахь стратегийн түншин Турк улс боллоо.
Монгол-Туркийн ард түмний найрсаг харилцаа хамтын ажиллагааны түүхийн нэгэн шинэ хуудсыг нээж хоёр орны харилцааг стратегийн түншилд хүргэсэн онцгой чухал айшлал болж байна. Монгол улсын энхийг эрхмэлсэн нээлттэй бие даасан олон тулгууд гадаад бодлого болон Туркийн энэрэнгүй хүмүүнлэгийн дипломат ажиллагаа даян дэлхийн энх тайван аюулгүй байдал тогтвортой хөгжил хүндрэлтний сайн сайхны төлөө хийх үйлсэд хамтын хувь нэмрээ оруулна гэдэгт бид бүхэн итгэлд өгс байна. Moğolistan Cumhurbaşkanı Sayın Би ойрын үед Монгол улсад хариу ажил хийх хүсэлтэй байгаагаа юуны өмнө илэрхийлье. Өнөөдөр эрхэм андын хамт харилцаагаа улам ахиулах шийдвэр гаргаж, стратегийн төвшөнд хүргэсэн тухай хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа. Энэ түншлэл нь манай хоёр улсад бидний өвөг дээдсийн үлгийн нутагт Төв Азад дэлхийд дахинд үр өгөөж өгнө гэдэгт итгэлтэй байна. Айлчлалын үеэр талууд эрүүл мэнд, шинжлэх ухаан, боловсрол, залуучууд, спорт, байгаль орчин, ойн аж ахуй, тусгай хамгаалалтай газар нутаг, уул уурхай, зам тээвэр, өрсөлдөөний бодлого болон радио телевизийн салбарт хамтран ажиллах тухай 11 баримт бичигт гарын үсэг зурлаа. Тэгэхээр нэгдүгээр байгаль орчны салбарт бид хамтарч ажиллана. Ялангуяа уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр бэлчээрийн доройтол, за цөлжилт, за ялангуяа усны асуудал, саарл усны асуудал гэдэг олон яг энэ чухал зүйлүүдээр бид хамтарч ажиллахаар ярилцлаа. Энэ тэрбум модны чиглэлээр бол бас нэлээд зүйлийг хийн төмөрт болон энэ хөнөөлж хавчинд бол оймод маань устж байгаа. Тийм учраас энэ чиглэлээр бид бол ингээд хамтарч ажилланаа. Говийн аймагуудыг усаар хангах асуудал дээр бас төслөөр хамтарч ажиллашээ гэдэг хүсэл тавилаа бид. Авдар судлалын үндэсний 2 дугаар төвийг барихад Турк хувь нэмрээ оруулна. Монголоос ирж имжлүүлж байгаа өвчтний бас энэ хүртгэл мэдээлэл бол аюулгүй байдал тал дээр нэг Туркийн эрүүл мэндийн яамны талаас анхаарал хандуулах энэ боломжууд байдаг юм. Энэ боломжуудыг их сайн ашиглаж ер нь Монголд эмчлэгдэггүй өвчлөлийг эмчилдэг болгох чиглэл эрүүл мэндийн салбарын ажилтан эмч совилогч бусад мэрэгчлэтнүүдийг Турк улсад суралцуулах, багаарн суралцуулах, за мөн бакалавр, магистрийн төвшөнд сургалтуудыг зохион байгуулж хамтран ажиллахаар болсон. Тэрбум мод хүнсний хувьсгал, цагаан алт, эрүүл Монгол хүн хөдөлгөөний хүрээнд хамтран гамшиг, газар хөдлөлт, ой хойрын төмөртэй тэмцэн. Төмөр замын ачаа тээврийн шинэ урсгал нээх боломжийг судлана. Төмөр замын салбарт ачаа тээврийн замлыг шинээр бий болгох байна. Ялангуяа Оросын холбооны улсаар дамжин өнгөрдөг, Европ руу гардаг тэр төмөр замын урсгалыг Урдуур айн Хятадын нутгаар нааш өрөөнч болон Узбекистан, Кыргызстанаар дамжуулаад нааша явах. Энэгээр дамжаад Европ руу гарах хоёр дахь гарцын юм гэсэн хамгийн гол асуудал гэж. Шинэ хар хором орхны хөндий аялал жуулчлалын цогцол бүрийн бүтээн байгуулалтанд хамтран Монголын аж ахуй нэгжүүд 30 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулна. Туркийн засгийн газрын тэтгэлэг төлбөрт хамрагдах оюутны тоог нэмнэ. Боловсролын салбарт ийм гэрээ байгуулах асуудал 16 оноос хойш яригдж байгаад өнөөдөр ингээд 9 жилийн дараа зурагдчихэ. Тэгэхээр энэ бол хоёр улсын боловсролын салбарт хамтын ажиллагааны шинэ хуудас боллоо гэдэг. Лайхдах мэрэгэн Тоньюкийн музейн барилгын ажлыг энэ онд дуусгана. Тусгай хамгаалалттай газар нутаг, байгалийн нөөц, нөхөн сэргээл чиглэлээр хамтран. Залуучууд спортын салбарт хамтарч, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ. Бүхий салбарт идэвхтэй харилцаа ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх боломжтой болж байна. Салбар болгонд манай улстай хамтарч ажиллах бүрэн боломж байгааг илэрхийлээ зогсохгүй. Энд бол маш их потенциал, маш их боломж нөөц болцоо байна гэдгийг бол илэрхийлж байна. Гэрчийн бас тавьж байгаа нэг бол зүйл бол хоёр орны парламент хоорондын харилцааг илүү шин шатанд гаргах. Үүний үр дүнд бас яг энэ хууль тогтоох байгууллагуудын үйл ажиллагаа илүү сайжирснаар яг энэ эдийн засгчулсан энэ харилцааг илүү шин түвшинд авчрах энэ зүйлийг парламент хоорондын харилцаагаар илүү сайн хөгжүүлж чадах юм байна гэж харж байгаа. Хоёр улсын ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээний үр дүнгээр хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгч, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны
түүхийн нэгэн шинэ хуудсыг хамтдаа нээж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Аз Европыг холбосон газар зүй өрмөц байршилтай Турк улсыг бид манай 3 дахь хөрш итгэл түншээ хэмээн үздэг бөгөөд хоёр орны харилцаа хамтын ажиллагааг бүх салбарт тууштай өргөжүүлэн хөгжүүлэхийг ямагт эрмэлзэж ирсэн юм. Монгол улсын алсын хараа 2050 Турк улсын Туркийн 100 хөгжлийн бодлогыг харилцан уялдуулж хөрөнгө оруулалт, экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэх, дэд бүтэц, агаарын болон төмөр зам, энэ тээвэр, логистик, хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолуур боловсруулах чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо. Бид Монгол улсын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөгжлийн томоохон мега төслүүдэд тулгуурлан барилга, дэд үтэц, зам тээвэр, батлан хамгаалах, аж үйлдвэр, уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, мал аж ахуй зэрэг салбарт төлхөө анхаарч хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорж байна. Бидний авсан, гаргасан шийдвэрүүд үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлье. Ерөнхийлөгч Ухнагийн хүрэлц өөх Ататүркийн бунхан цогцолборт цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Ерөнхийлөгч тус цогцолборын хүнд зочны дэвтэрт уйгурж Монгол үчгээр дурсгалын үг бичиж гарын үсэг зурлаа. Монгол улсын ерөнхийлөгч 21 жилийн дараа Туркид төрийн айлчлал хийнэ гэдэг бол яг тэр он жилүүд шиг асар их ач холбогдолтой. Улс төрийн давцанд хоёр улс нэг нэгнээ хэрхэн үнэлдэг, харилцан ойлголцдог гэдгийг дэлхийд дахинд батлан харуулж байгаа нь энэ айлчлалын онцлог юм а. Үүнээс гадна худалдаа, бизнес, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрүүл мэнд, байгаль орчин зэрэг нийгэм эдийн засгийн бүхий салбарт бидний харилцаа өндөр түвшинд хүрснийг хоёр улсын ерөнхийлөгч мэдэгдэлтэй дурдлаа. Монгол улсын ерөнхийлөгч хүрэлц өөх төрийн айлчлалын үеэр тус улсын батлан хамгаалах аж үйлдвэрлэлийн Баякар компани болон Босфорын хоолойн командолын аврах зориулалтын хөлөг онгоцонд зочиллоо. Турк улс 1952 онд НАТОд элссэн бөгөөд цэргийн аль пагчдын тоогоороо НАТО дотроо Америкийн хэцүүсийн дараа ордог. Батлан хамгаалах аж үйлдвэрлэл нь өсрөнгөө хөгжиж 2024 он гихтэл зэвсгийн худалдаанаас 6 тэрбум Америк долларын орлого олжээ. Батлан хамгаалах салбарт одоо бас хамтын ажиллагаа сэргээх эрчимжүүлэх чиглэлээр бас батлан хамгаалах сайттай батлан хамгаалахын яамд очиж уулзсан. За энэ хүрээндээ бид бас одоо дэлхийд одоо эхний 50-д ордог компани тусааш одоо Байрактар зэрэг компаниудын хамтарч Монгол улсад одоо дрон үйлдвэрлэх, нисгчгүй одоо нисгт хөрөмж үйлдвэрлэх хамтарсан одоо үйлдвэр байгуулахаар эхний судалгааны ажлыг эхлүүлэх болсон байгаа. Бидний яриад байгаа Ладагийн орд буюу Хүлээгүү хааны ард хот байгаа тосгоныг болохоор Ханкой гэж байна. Монгол улсын ерөнхийлөгч хүрэлц өөх тус улсын Ван аймгийн нутагт орших Игэзэн Чингис хааны ач ил хаан Хүлээгүүгийн зуны ордны төрийн хайгуул судалгааны ажилтай танилцлаа. Хүлээгүү 1259 оны намар энэ нутгаар дайрч өнгөрөхдөө бэлчээр газрын таатай байдлыг харгалзсны дагуу энэ ордонг 1261-ээс 1265 онд барьсан гэж үздэг. Монгол улсын их сургууль Туркийн Измирийн Катив Челеби их сургуулийн хамтарсан судалгааны баг 2023 онд зуны ордны төрийг нээсэн юм. Ала хилээ бол ингэ шинжээр бол ингэ гүйнгээд байгуулсан асар уншаас нь хараад тавьчихж байгаа. Энэ нь Монголын хот байгуулалтад бол энэ дөрвөн талынх нь уул усны хэмжээг бол маш сонирхдаг. Энэ Каймас гэж голд ингэ урдуурсаад хоорж ирээд тэгээд ороод энэ талаас нь бас хан гол ирээд энэ хоёр голын бэлчил дээр барьсан байгуулсан. Эцэн Чингис хааны одоо эзэнт гүрний үргэлжлэлийн явуулсан гэж байна. Onun önemi Ил хаан улсын үеийн архитектурын дурсгал хот байгуулалт гэхээр хэвчлэн Сэлжүкийн улсын орны нөлөө зэрэг зүйлсээр тодорхойлдог байсан.
Харин анх удаа ил хаан тулсын үеийн нутагт 100% монголчуудын өөрсдөө барьсан Монгол хийцэн ордон гарч ирлээ. Энэ ордны туур ойролт орондын нутагт Монгол хийцэн уран барилгын хамгийн баруун захын дурсгал болж байна. 900 харьцан 1200 м² хэмжээтэй туйраас хасгээтэй вар болон Зэбатын дүрстэй варын үлдэгдэл гарсан нь ойролт оронтын бүс нутгаас анх удаа Монгол загварын идэл олдсон тохиолдол ус юм. Энэ зүгээр нэг дээврэг басан дээр нь пааландж ирсэн ба. Энэ туршилтын хэлбэрүүд явуулж ирсэн харагдаж байгаа. Анхных нь амжилттай болсон, сүүлээсээ бол амжилттай болоод ийм сайн паалантай болоод ирсэн ба. Энэ одоо энэ гэлгэр. Энэ ихнийхтэй бол энэ цагаагарын одоо тэр бороноос тусан хамгаалт зориулалттай дээврэг энэ бол ингэж болцсон байгаа. Энэ боржин чулуугаар хийсэн хамтуу гэж одоо барилгын суурийг дилддэг. Энд мод хийгээд доош нь дилдэж зогтдаг ийм хамтуу хийдэг ийм чулуун байгаа ч. Одоо суурийг бол маш хатуу зузаар болж өгнө. Тэгээд юм ус чиг бол тийш нэвтрэхгүй. Тэгээд чулуу. Энд хувьд бол байхгүй технологи. Зөвхөн одоо зүүн хойдоос Монголд байдаг технологи. Ван хотоосоо цаашаа эргээр 40 гаруй километр яваад за тэр эргээсээ тэр Актамар гэдэг тэр арал руу очих. Энэ бол 9-р зууны үед байгуулагдсан сүм. Энэ сүмийг барьсны дараа бол Монголын их байлдан дагуулж энд хөлөөгөө хан ирсэн гэж сурвалж юм мэдээ. 1959 оны Ван нуурын хойд эргээр явсан тухай байгаа. Энэ сүмийг бол ивэлдээ авсан учраас энэ сумийнхэн бол одоо гүлгийн эзнийхэн хөрөг дүрийг залсан гэж үзэж байгаа. Тэгээ хаан хүн гэдэг нь улсын илтгэхэд байгаа бусад бүх зургууд яг энэ дөрвөлжин дотор ингээ багтаж байгаа бол зөвхөн энэ хүний толгой нь энэ байнасаа дээр гэдэг чинь Монгол бичигт хааны нэрийг мөд бичдэг. Тэр бол үнэтэй жил хаан хүн гэдэг нь бол бас ингээд шууд харуулж байгаа. Ерөнхийлөгч өргөн хүрээний малтлах судалгаа явуулахад дэмжлэг үзүүлэхээ эрдэмтэн судлаачдад илэрхийллээ. Хоёр улс худалдааны эргэлтийг 100 сая Америк доллар түргэх зорилттой хүрсэн. Гэхдээ энэ нь бодит боломжоос доогуур үзүүлэлт гэж хэлж болно. Иймээс худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх, экспорт, импортыг тэнцвэржүүлэх, хөрөнгө оруулж хамтран ажиллахыг чухалчилж байна. Стамбулд болсон бизнес форумд хоёр талаас 230 гаруй аж ахуйн нэгж оролцож, манай аж ахуйн нэгжүүд 30 гаруй тэрбум төгрөгийн үнийн дүнтэй 10 орчим гэрээ хэлэлцээр байгууллаа. Малигалда түүхий эдийг боловсруулсан бараг бид Туркийн зах зээл рүү нийлүүлэхээр энэ гэрээнд албасныг авсах зурлаа. Арьс ширийнхаа түүхийдийг Монголоос авч байгаа. Тэгээ Монголоос аваад энд арьс ширэл боловсруулад хас боловсруулсан бүтээгдэхүүн гаргаад зах зээлд нийлүүлж байгаа. Манай жилийн хэрэгцээнийхээ 50% бол одоогийн байдлаар Монголоос авч байгаа. Туркийн хамгийн номер 1 нэхмэлийн үйлдвэртэй хамтран ажиллаж Монголын самсан ноолуураар анхны Турк улсад нэхмэл даавуу, нэхмэл дараах хийж одоо экспорт нь гаргахаар ингээд тохирч байна. Улсын филармоны морин хуурчуулга, үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид, талын нүүдэлчдийн соёлын өв урлаг уран сайхны дээж болсон Монголын сайхан орон тоглолтоо Туркийн ард түмэнд төлөвлөлөө. Манай Монгол улсын төв соёлын тодорхой өвөд бол бас мөн энэ Турк улсад байгаа. Тэгэхээр харилцан ЮНЕСКОд энэ өвөдөө бүртгүүлэхтэр ойлголцолд хүрлээ. Эдгээр ажлуудаа одоо илүү өрчмжүүлэхтэр ярьсан байгаа. За хүн хоорондын соёлын харилцааг нэмэгдүүлснээр одоо ирээдүйд иргэдийн харилцаа илүү өргөжнө гэдэг дээр анхаарч ажиллахаар болсон байгаа. Миний хувьд урлагийн сургуульд сурдаг. Монголын үндэсний хөгжим, үндэсний бүжигтэйгээ гайхалтай зохицож байгаа нь таалагдсан. Ийм сайхан тоглолтыг Стамбулд ирж төлөвлөсөн Монголын уран бүтээлчдэд баярлж байна. Морин хуурын аялгүйг сонсоод Монголын тал нутагт очсон юм шиг мэдрэмж төрлөө. Бас Монгол бүжиг үнэхээр гайхалтай санагдлаа. Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрөлсөхийн бүгд найрамдах Турк улсад хийсэн төрийн айлчлал иж бүрэн түншлэлийн харилцааг шат ахиулан стратегийн түншлэл түргэж улс төр эдийн засаг, бизнес, бодлон хамгаалах, хүмүүнлэг, соёл урлаг, түүх, археолог, хэвлэл мэдээлэлгээд олон салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж хоёр орны ард түмний найрамдалт нөхөрлөлийг баттгсан түүхэн айлчлал боллоо.